нэрээ хүүхдийн нойрны онцлог. 3-4 сарын хугацаанд хүүхдийг унтуулж тайвшруулах арга барилыг мэдэж тайван өнгөрүүлэх нь чухал. Хүчтэй унтах нь 3 хүчин зүйлээс бүрддэг. Эдгээр нь хүүхдийн төв мэдрэлийн системийн тайван байдал, аюулгүй байдал, унтах нөхцлүүд юм. Тэрээр циркадийн ритмүүдийг бүрдүүлээгүй, мелатонин гормоныг синтезлэхгүй байна. Энэ нь түүний анхны онцлог бөгөөд өдөр шөнө ялгах чадваргүй. Тэр өдөр удаан тасралтгүй унтаж, шөнө гадаа гарч сэрүүн байх болно. Үүнийг анхаарах хэрэгтэй. Өдөр унтах хугацааг багасгаж, сэрүүн байх хугацааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн өдөр хүүхдийг гэрэлд гаргах нь чухал. Шөнө унтахад бүрэн харанхуй, өдөр зүгээр л гэрлийг намсгах хэрэгтэй. Өдрийн гэрэл болон гадаа явах нь биоритм тогтооход тусалж унтахад эерэг нөлөө үзүүлнэ. Унтах чанарт нөлөөлдөг 2 дахь онцлог нь хүүхдийн хөгжлийн хурд. Энэ нь анхаарал татдаг. Шинээр төрсөн хүүхдийн өдөр тутмын хэмнэл яг л 2-7 хоног тутамд өөрчлөгдөж байх болно. Тиймээс цагийн хуваар нь физиологийн хувьд тохиромжгүй бөгөөд хүүхдэд боломжгүй юм. Хэрэв та цагийн хуваарийн дагуу сэрүүлэг болон зүүдийг тогтоож чадвал хэдхэн өдрийн дараа энэ хуваар нь хүүхдэд тохирохгүй. 3 дахь онцлог нь хүүхдийн мэдрэлийн системийн боловсралгүй байдал. Тогтворжуулах процессууд нь сэргээх процессуудаас хоцрох болно. Энэ нь хүүхэд таны тусламжийг ихээр шаарддаг гэсэн үг бөгөөд тайвшрах, амрах, унтахад туслах хэрэгтэй. Хүүхдээ унтуулж буй тусламжаа анхны 3-4 сарын хугацаанд хасах нь алдаа. Олон ээжүүд унтахад хүчтэй холбоосуудын талаар мэдэж авснаар эдгээр нь заримдаа унтах чанарт сүргээр нөлөөлдөг гэдгийг ойлгож үүнийг хийхийг оролддог. Тиймээс таны хүүхэд өдөрт хангалттай сэрүүн байхыг анхаараарай. Шөнө зөвхөн хооллохдоо сэрэх хэрэгтэй. Цагийн хуваар нь боломжгүй. Гэхдээ өдөр тутмын тодорхой байдал гарч ирэх ёстой. Хүүхэд одоогоор өөрөө унтах чадваргүй. Тиймээс түүнийг дэмжиж хөдлөх, гар дээрээ тээвэрлэх, хөхүүлэх хэрэгтэй.